За сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Star TV учиртай урлагийн нэвтрүүлэг бас нэгэн сайхан дугаар төлөвлөлгөд бэлэн болоод байна. За ингээд эхлээ та бүхэндээ энэ хүү сайхан ресторан бас танилцуулъя гэж бодож байна. За энэ хүү ресторан бол Mombool Hot гэдэг ийм сайхан хятад ресторан. Хятадын одоо хамттай үндэсний хамгийн сайн сайхан хоолыг жинхэнэ утгаар нь хийдэг ийм ресторан байна. Манай ресторан нийт 100-аас 120 хүн хүлээж авах боломжтой бөгөөд нэг давхартаа 20-оос 30 хүн, хоёр давхартаа 30-аас 60 хүнийг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой. Амттай хоол, найрсаг үйлчилгээг та бүхэндээ санал болгохын хамт шинэ жил албан байгууллагуудын бүх төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад тохиромжтой танхим зааландаа байнга захиалга авч байна. Харилцах утасны дугаар 77 37 48 48 86 26 68 88. Манай хаяг Сүхбаатар дүүргийн 9-р хороо Дөлгөөн нуур зочид буудлын 1-2 дугаар давхарт байрлаж байна. За яг миний өмнө байж байгаа энэ одоо Pukao гэдэг би ч гадны хэлэнд их муу шүү дээ. Pukao гэдэг одоо энэ жимсний одоо амттай одоо уудаг жимс гэх юм уу да, уудаг жимс төрөл төрлийн жимсээр жимсэнээс дотроо бас жижигээр ингээ гэрчлэлтэй ингээ хийцэн уудаг жимс гэж ийм нэртэй ийм сайхан ундаа байна. Хятад улсын номер 1 жуус Pukao гацгүй байгалийн жимсээр сахар багтай хугацаа уртас өгчгүй нэмэлт хүнсний будаггүй Pukao бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэллээ. Жинхэнэ жимсний ам Pukao. За өнөөдрийн одоо учиртай урлагийн нэвтрүүлгийн гайхамшигтай нэгэн сайхан зочин одоо өрсөн өнөөдрөөс урлагийг хүлээн авч эрхэм одоо хүүхдийн уушигны ихэмч Монгол улсын гавьяат эмч Солонгой эмч маань инхүү одоо бид бүхний нэвтрүүлгийн хамарт хүрэлцэн ирсэн байна. За эрхэм эмч минь сарсан сайхан шинжүү. Сайхан хуурч байна уу? Дарга. Сайхан шинжээ. Залтунг хураа уу? Тэгж ийна. Би бас ажиллаж байна гэсэн. За би одоо өнөөдрийн учиртай урлагийн нэвтрүүлэгтээ эрхэм гавьяат эмчийг урдын утга учирыг өгөхээр бас өнөөдрийн бас ингээд янз янзын одоо вирус ч юм уу ялангуяа одоо Монголын ирээдүй болсон алга хүрсмэн одоо энэ янз янзын вирус ханиад ялангуяа уушигны юм гэх ч юм уу одоо би эмч юм болох нь мэдгүй одоо саком ярих бах. Тэгээ энэ талаар бас найзаасаа ер нь бол асуух гэж голчлон бодож энэ талаар бас нэвтрүүлгийг бас үзэж байгаа хүмүүст ялангуяа хүүхдүүдтэй яаж имжлэх вэ яах вэ гэдэг талаар одоо минийс ярьж өгөх бах. Тэр тухайд асууна. Юуны өмнө асуух юм юу гэх тэгэн зэрэг заавны найз ч одоо эрхэм гавьяат эмч байна. Алидтгийн хүн билээ. За аавчаас хэдүүлээ гээд эхлэе да. Алидын хэдгээр хүүхэд үлээ. Би энийг асуух дуртай. Тэр нэвтрүүлэг болгоныхоо өмнө би энийг өдөр нь оршил болгоод заавал тавьдаг. За юуны өмнө энэ учиртай урлаг гэдэг энэ сайхан нэвтрүүлэгт урилга ирүүлээд ингээд бас нэлээд удаа ярьсан байлаа тийм ээ. Сайн би бас адуу гоош шүү. Ингээд ажилч болдгоо хүн байдаг. Харин тийм ээ завгүй байсан. Тэгээ энэ сайхан нэвтрүүлэгт ингээд оролцох урилга өргүүлсэнд маш их баярлалаа. Танаа нэвтрүүлгийн хамт олон бас их баярлалаа. За би уг нь олыг хотод өссөн. Гэхдээ үндсэн уугуул нутаг гэдэг аавынхаа төрсөн нутгаар би ч ховд аймгийн Цэцэг сумын яриад. Манай аав ховд аймгийн Цэцэг сумын яриад хүний их юмч Орсоо гэж юм байла. Бас юмч. Тэгээ манай аав юмч. За тэр ингээ нутаг ороо гэж за улаан тамчин байсан тий. Тэгээд ээж маань Хөвсгөл аймгийн Цагаан улс сумын хараад хотод үндэстэн гэсэн үг тий. За ингээ Жингүнжийн нутаг. За тэгээд гоё штэ тэргээр ингээ аялаад явах бас гоё. Тэгээд би чи ээж аваасаа зургуулаа. Хоёр ахтай, хоёр эрэгтэй дүүтэй, нэг охин дүүтэй байлаа. Тэгээд ер нь бол би уг нь хотод төрөх гэжсэн байхгүй юу? Тэгсэн чи аав маань эрүүл мэндийн яамны томилтоор нөгөө Завхан аймгийн эрүүл мэндийн газрын дараагаар томилогдоод 67 онд очоо. Тэгээд тэнд төрсөн. Тэгэхээр тий. Унсан газар угаасан ус маань Завхан аймгийн улаастай. Уугуул гарал үүсэл нь болохоор 50% ховд аймгийн Цэцэг сум, 50% Хөвсгөлийн Цагаан улс юм яа. Ерөөс явж идэв. Ерөнхийдөө бол одоо сургууль соёл төгсөн нь Завхан аймагт. Үгүй. Тэгээ манай аав чинь тэнд нөгөө томилтоор 3 жилийн хугацаатай томилогдож чад 13 жил Завхан аймгийн
эрүүл хамгаалалт газрын дараагаар ажилласан. Тэгээ би 5 дугаар ангид буцаад Улаанбаатар хотод ирээд нийслэлийн тухайн үед бол улсын тэргүүний 28 дугаар сургууль гэж байсан. Би 28 дугаар сургуулийн 10 анги төгсчихлээ. 1980 он. Тий. Манай анги чи Ижимаа багштай. Долормоо Ижимаага 2 багштай. 9-р анги төгссөн багш маань Долормоо хим биологийн багш байдаг. Би тэр багшигээ бас айгуугаа ярих дуртай. Тэгэхээр би чинь багасаа л эмч болно гэж аав маань эмч. Тэгээ гэр бүлд нэг эмч хүн байхаар гэрээр дүүрэн эмнэлгийн ном атлас тэгээ чагнуур бүгд л байна ш. Бага бахтаа л эмч болно гэж өдөн дэрэн дээр ингээл нөгөө зүү шидэж гараа тасгаж одоо тариа зурж байгаа юм. Өөр багаасаа. Тий өдөн дээр нөгөө өдөн дээрийн бүр ингээ усаар норогчдаг тийм хөхтэй л. Оо за. Тий тэгээд Долгормоо багш маань химийн нөгөө ангаахт орох чинь конкурс өгөхөд химээр суйрлна. Тэгээ химийн сонгонд Долгормоо багштайгаа хичээлдэг байсан. Тэгээ 10 дугаар анги төгсөхөд бол манайх газар зүүн багш, Ижим багш. Бид нэрийг анги даасан багш манайсан. Тэгээ бид нэр чинь тэр газрын зүүн дээр жинхэнэ ажилладаг байсан байна. Тэгэхээр одоо тэр нь айгүй хөргөн мэдлэг өгдөг байж. Тийм ээ. Тий. Тэгээ Европ тий одоо энэ дэлхийн улс орон хаагуур яаж наандын нуруу муруу яаж салдгийг бүгдөө ингээд бид нар чинь зааж шалгалт авдаг байлаа. Одоо ер нь танай одонд бол аав нь эмч тэгээд одоо дараагийнх нь бол одоо тий би эмч. Миний яг дээдлийн ахын охин бас эмч. Ангаах төгс. Одоо тэгтээ Америкт ажиллаж амьдардаг. Америк нэгдсэн улсад гэр бүлээ. Тий саяхан сургуулийнхаа бас шалгалт юм уу гэдэг эмчээр ажиллаж байгаа. Тэгээ ингээд 3 дахь үеийн эмч маань одоо явж байна. Тэгээ манай ачгүй бас эмч болно гэдэг байна. Ер нь том ачгүй тий хүүхдээ эмч болно гэсэн. Ер нь зөв шүү. Ер нь айлд нэг жоохон 2-3 эмч байхгүй болдгүй юм лээ. Одоо манайх чинь аав ээжээс тавуулаа. Тэгээ тавуулаа ихтэй зэрэг манай дунд ихч. Одоо манай бага ихч болохтой зэрэг их эмч юм байхгүй юу? Ганцхан эмч. Нөхөр нь эмч. Уламжлалын эмч. Тэгээд ингээл одоо уламжлал явчих чаас. Аав ээж маань хөвшөрч байна. Ахан дүүс маань хөвшөрч байна. За би ядаж ялгаа байхгүй нас явж байна. Тэгэхэд яг нэг эмч үл өстой хаан яах гэж эмч болвоо гэж одоо манай их тэгдэг шүү дээ. Хүн ингээд тэгдэг үз тий хүн бүхэн дуудахаар чинь тэгээд аавч тэглээ гэн ээж тэглээ би нэг ингээд байна гэл одоо яах вэ өөр тэгтээ айгүй сайн шүү. Яг ингээд ажлын хийж яхад хүнд хөвгттэй байхад тэрний хадлаагүй л энэ ар гэрээс нь хин нэг нь өвдлөөхөр яац юм бэ гэ баг та нар яагаад өвдцсэн юм ярина шүү. Тэгээ шүү дээ. Тий нөгөө өөрсдийнхэнтэй болохоор харин тийм л байхгүй. Нөгөө загас нэмэр усгүй гэдэг шиг өөрийнхөнтэй ширүүн загинчаал хүний ихт нь болохтой зэрэг яач вэ гэл ингээл бүр одуу судраар нь баг үзээ яваад юм шүү. Тэгээд ширүүн загилсан ч гэсэн яач нэг тийм авч уу ингээд үзэл явдаг л байх л да. Өө явна. Тэгээ ээж маань болохоор үйлдвэршний байгууллагын ажилтан. Тэгээ олон жил үйлдвэршний эвлэлд ажилласан. Тэгээ сүүл тэтгэвэр тарахтаа манай ээж чинь цэргийн худалдааны үйлдвэршний эвлэлийн орооны зааварлагч байсан юм баг. Тэгэхээр нөгөө аав дарга ээж нь үйлдвэрчний орон дарга болохоор энэ багада манай гэр бүл чинь гэр бүлийн хурал ихтэй айл гэж. Хурал ихтэй юм байна. Тий. Гэр бүлийн хурал дээр бол ер нь шодрог үннийг өчтөг хүн бол одоо савка эмчилсэн баг та. Босны бас шодрог уу? Шодрог. Ер нь манай авч их шодрогоор алдартай хүн байлаа шүү дээ. Цахны орсоо дарга гэдэг хүн чинь. За яг тэр өөрөд нь бад юм шиг. Ер нь нэрээ сонирхуулахад манай аавын аавгахан Дандрбаатар. Нөгөө ховд аймгийн эцэг сумын яриад байна шүү дээ. Эцэг ихтэй их ондотой хүмүүс аахгүй юу. Тэгээ би дараа бүр гоё чамд ном өгөө түүхийн яана. Тэгтээ хоёрын танилцсан түүхэн. Тэр одоо энэ юуны офицеруудын ордны өмнө байгаа шүү дээ. Дандрбаатарын. Тэрийг ч анх санаачлан байгуулсан юм байна. Тий, тэр тухай дараа хоёул яри. За тэгээ ярьж байгаа болтгүй. Үгүй болно л доо. Гэр бүлийн хурлаа ихлэ ярьж байгаа. Гэр бүлийн хурал. Гэрийн шүүмжлэл хүлээд юм би байлаа ш. Амар их. Ерөөс ингээл автаа амтал байгаль ингээл хөдөөмөдөө явна. Тэгээ тэр үе чинь нөгөө нэг дарга нарын дэлгүүргээд идэв гэсэн. За тийм аймагуд дээр тэнд ингээ ямар л гоё патент энэ төр ер нь нөгөө би чи арай том охин болохоор надаа авч өгнө. Тэгсэн чинь нэг гэр бүлийн хурал дээр сан шүүмжлэл хийх хүн байна уу гэсэн чинь манай баг эмэгтэйд үдэхэд 6 нас. Байна гэж хөөрхөн бас. Энэ анаа одоо арайд энд 103 гутал урлаа. Бусд нь юу өмсгий. Оо за. Тэрний яасан нөгөө дээс тоглодог байсан бид нар. Жарта тоглоно, дээс тоглоно. Тэгээд нөгөө эрдцэн тоглоно. Тэгэл нөгөө ийм сугаар татсан эрдцэн дээр чинь ингэж хойд хөлөөрөө ингэж үсрээд пат гэж ухаар бүлт явна үстэй. Тэгээд тийм шүүмжлэлт өртчихлээ. Дандаа нэг үсэрдэг жарта. Тэгээ яг гэр бүлийн хурлын гол ач холбогдлын юу гэхээр гэр бүлийн хүмүүжил юм да. Энэ үйлрэлт хин илүү хичээлдээ ямар сурч юу, одоо юун дээр анхаарах уу, хиндээ туслах уу. Тэгээ гэр бүлийн хурал болсон өдөр нөгөө нэг үйлдвэрчний хорооны хурал болохоор нэг цаймаа өгдөг шүү дээ. Тэрээс манай ээж оюуных гоё хоол хийн.
Тэгээ оройн аав ингээд нөгөө диафилм гаргана. Дээр үе нөгөө орос үлгэрүүдтэй диафилм гэдэг гэсэн шүү дээ. Эргүүлэл гараад тэгэл нөгөө орос дээр байгаа гэж авчуулж бид нар ч гэр бүлийн хурлыг тийм гоё гэдэг гэсэн. Гэр бүлийн хурал гэдэг наач ёстой. Одоо энэ гэр бүлийн хурал хийдэг гэр нь аль байхгүй байгаа. Гэхдээ ер нь гэр бүлийн хурал гэдгийг би анхудаа л сонссон. Байдаг шүү дээ. Тийм үү. Тэгвэл танаа ондог хурал хийдэг гэсэн юм шүү дээ. Би л одоо гэр бүлийн хурал гэж хэлсэн. Итгчүүлж байгаа байхгүй хүүхдүүдээ. Нэг нь муу гэхгүй. Одоогийнхаар л дотоодын хяналтын биелгүүтэй. Сайнээс улам сайжруулад муу гэж хэлбэг шүү сайжруулах юм юу вэ гэл тээ. Би бол баяраар бол гэр бүлийн хурлаг гэсэн манайх бол концерт тоглож өгдөг гэсэн. Одоо 200 цагаан ордон байсан шүү дээ. Хөшгөнийх нь араас татдаг. Тэр хөшгөний ард нь чиглэлдээ суудсан. Тэгээд нэг нь ингээд нээчээд бүтэн гарахгүй нөгөөдөл нь ингээд байжгаад одоо тэр дуулна энэ болбод манжин явна манжингийн өвгөн болно гэдэг ингээд тэр орон дээр жигцэлдээ тоглодог гэсэн Тий шүү. 79 онд байна. Манай хөшөө аав хоёр чинь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ээжээ авлаа хүн байсан. Тэгээд тэдний бид нар зөстэй. Тэгээд аав 79 онд нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамар тэнд нэг курс авч чаад ээжийг урьдаг. Тэр үе чинь Москва явна гэж ярьдаг байлаа шүү дээ. Тэгээ Москвад ээж урагдаа. Бид нар бүгдээр Хөвсгөлд ганц гол явдаг газар Москвад байсан шүү дээ. Тий Москвад явна. Тэгэл нөгөө цагаан бох автомат авчаараа явж өгөхөр бөө баяр байдаг. Тэгээд бид нарыг тэнд нөгөө хөшөө аав ээж хоёртой бид нар зусаад ээж аав хоёрыг ирэх болсон концерт тоглоо. Үеэлүүдтэйгээ нэлцэн. Ятган гэрний нөгөө өн шанзан за ятган банц. Тэгээд одоо тэр дуулна гэдэг нэг өөр айгуу гоё тийм гэр бүлээрээ юм нөгөө үеэлүүдээрээ бүгдээрээ юм гоё гэр бүлсэг тийм л байсан. Тийм байна. Гоё гэр бүлсэг хамаатан садан байсан байж тээ. Ер нь тэр чинь гэр бүлийн хүмүүжлчдээ багасаа л тэгээс багаас нь л гэр бүлийн хүмүүжлэр зөв өсгөж ижил өнөөдрийн хүнийг бий болгохоос ш. Одоо манай үеийнхэн одоо бидний үеийнхэн гэлгээд бидний ч одоо бас заримдаа яасан уусаа гэдэг үстэй тий 60 70 оных байгаа мүү гэдэг. Байгаа мүү гэдэг. Тийм доторх хүмүүжлэг нөхдүүд гэж яриад байгаа болов тэр хүний сурсан мэдсэн өссөн юу бид нар л өөрчилж чадахгүй ш. Зогсож амьдрахаас өөр аргагүй. Саяхан нэг фэйсбүүк үзчихсэн чинь 35-т өвөө штэ гэдэг. Тэгэхээр өөрхийг хар залдаг. Тэр одоо тийг хаана нь байна. Тэр буруу байхгүй. Буруу юм ярих энэ гэдэг шиг. За солонгос улсад тэгээд Монгол улсын хамгийн ухааны их сургууль хэд онд орсон? Би 1987 онд. 87 онд. Уг нь 85 онд орох гэсэн. 85 онд би чи 28 төгсөөд. Тэгээ нөгөө эмч болно гэж явж исэн хурц 9 дугаар ангид төгсөнгүүтээ гинт товирохгүй юу? За. Яг нь манай хоёр ах нэг нь Оросын холбооны улсад тэр үе чинь нөгөө Оросд сурч гадаад сурч аягүй гоёсэн. Нэг нь эсхийн инженерийн дээд сургуульд, нэг нь төмөр замын дээд сургуульд конкурс өгөр явчихгүй юу? Гадаад юмар санагдаад полит конкурс гэсэн чинь оноо хүрээгүй байхгүй. За. Тэгээд яг оноогоор бол би ангаахын дунд дээр бууж байгаа. Тэгсэн чинь манай аав тэгэхэд эрүүл мэндийн яам боловсрогчны газар байсан. За чи чамайг би оюумч болно л гэж хэлсэн. За чи асрагчаас эхэлнэ. Багаас нь эхэлнэ. Тий. Тэгээд би ангаахын дундад намайг оруулаагүй. За чи бүр багаас нь эхэлнэ шүү. Гэт 3 хэрэг суулна штэ харааллаа. Нөгөө юм шугар юутай 3 ихрээс ойлгож байсан шүү дээ. Тэр үе чинь улс 3 ихэр хүүхдийг 3 нас хүртэл нь намайг Улаанбаатар дэрхэд байсан юм болоо та. Одоо чи 90 онд ирсэн. Би 85 онд ирсэн. Байсан шүү дээ. Би яг тэнд асрагчаар 18 настай орж ирлээ ш. Оо за. Тий. Тэнд чи 3 ихрээс ойлгоод одоо нэлхсэн клиникээс ойлгодог болсон. Тэнд чи нөгөө 3 ихэр хүүхдийг улс 3 нас хүртэл нь хариуцдаг. Тэнд яг асарч хүмүүжүүлдэг ээж аав ажлыг явуулдаг гэсэн баг. Тэгээ би тэнд гэхдээ намайг эхлээд тэнд оруулаагүй л дээ. Тэр нь лавжуугээ дарга байсан. Тэр манай аавтаа нэг курс хийсэн билээ. Тэгээ сүүлд нь аав надад хэлжсэн. Чамайг би зүгээр 3 ихэр хүүхдийн дээр тансаг ангид оруулаад оруулах л гэсэн. Гэхдээ чи бүр нойлын асрагчаас эхлэх хэрэгтэй гэд. Манай аав ч нөгөө өөрөө удирдлагын хүн болохоор хүний хүмүүжүүлэх гэдэг шүү дээ хөдөлмөрөө. Тийм байна. Тэгээд би 3 сар нойлын асрагч хийгээд. Тэгээ өстө тэн дээр шудрагцан гарсан л да. Дөнгөж 18 настай охин чинь ингээл нойл цэвэрлэл явж байгаа чинь бохирдуулаад ахаар нөгөө ажилчдын урал дээр надад нэг санал байна. Шудраг хэлнэ үү? Тий. Би ч айгуу гой цэвэрлж чинь та нар яагаад юм бохир байгаа. Шудраг солонгоо гэдэг тий. Тэгээд нөгөөдөг чинь өлгийн хүүхдээ ангид орчоо. Тэгээ хүүхд үлгээ нөгөө 18 настай хүүхд ч одоо гэр бүл зохиогоо байгаа шүү дээ хүүхдүүд. Тэг чи өлгийн тэр үед ямар памперс гэж байсан биш. Өлгийн анги дээр би 3 сар алга дараа нь 3 ихэр хүүхдийн анги дээр 3 сар ажиллаад тэгээд дараа нь хөхний сүний одоо хүүхдийн сүүн тижээлийн үйлдвэр гэж байсан. Сүүний газар хэлээд байсан да хүүхдээ. Тэнд одоо манай энэ ангаах ухааны дэд сургуулийн багш энэ шгш гэдээс өхний сүний ач холбогдлоор доктор хамгаалж ирсэн. Тийм тэр багшийн яг туслах ажилтан болоод
Хөхний сүүгээр нөгөө хооллохгүй тэн чинь бас өнчөө өнтер байна шүү дээ бас хөөрхий эцэг их нь байсан. Эдгээр 3 ихнээс үл нэртэй боловч зарим ангиуд нь нөгөө одоо бодоход бол нөгөө тэр тухайн үед бол үнчин хагас үнчин тэргээл ярьдаг байсан л да. Тэгэл олдмол энэ төр хүүхдүүд байдаг. Тэдний чинь хооллохын тулд бүр жоохон хүүхдүүдээ чинь хөхний сүү байхгүй юм чинь. Хөхний сүүтэй дүүцүүлж бэрис сүүгэд хийдэг гэсэн. Тэр сүү энтрийг хийх тэр тараг мараг үйлдвэрлэх тэр юм дээр ажилласаа одоо өнөөдөр надад хүүхдэд зөвлөгөө өгөхөд маш чухал гэдэг шээ. Тэгээ би 87 онд анагаахын дээд нэг хүүхдийн имчилгээний ангид конкурс өгөө. 2 жил одоо асрах шиг. Тэр чинь ядаж чинь сайн ч байхын тулд сайн сувлэг сайн асрагч байх хэрэгтэй шүү дээ. Ер нь багийн ажил. Гэтэл хүнгээ асрагч маань ажил хийгээ явж байгаа. Би ямар ч гэсэн дээгүүр нь гад гიშгэж явахгүй шүү дээ. Өөрөө хийж үтсэн. Тий. Тэгээ 87 онд би чинь анагаахын дээд хүүхдийн имчилгээний ангид конкурс өгөхөд 7 тавьчихсан шүү дээрээс. Юу нөгөө анагаахын толд конкурс өгөөд байдгүй нөхөрч. Тэгэхээр ерөөсө анханасаа л зорьсноор л байна. Гэтэ яг нэг жоох юм нухчаа таврах байсан болов. Угаасаа л чи асрагчаар суралц гэсэн юм. Тэгээ би 87 онд анагаахын их сургуульд ороод тухайд намайг эсэж яхад анагаах ухааны дээд сургууль байсан. Тэгээ яг 93 онд төгсгöd анагаах ухааны их сургууль болоод 93 онд төгсөөл тэгэл би 93 оны 9 сарын 1-ээс 13 он хүртэл ингээд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв тухайн үед бол их нэрсийн төв гэдэг нэртэй байсан. Тэнд нэг 30 жил хүүхдийн эмч тий хүүхдийн эмчээр ажиллаж байна. Тэгээд одоо бол би яг хуулийн хүрээнд бол 55 нас хүрээд эмэгтэй хүний чинь нөгөө тэтгэврийн нас гэж нэрлэдэг. Хуулийн хүрээнд. Гэтэ хөтөлбөрийн чадвартай байгаа юм чинь ажиллаа хийж ин оюухан ямар тэтгэврт гарах вэ? Жинхэнэ туршлагатай байна. Тий одоо байлгүй яг хүний хувьд, бизнес төрлийн хувьд, ажил төрлийн хувьд, мэргэжлийн хувьд одоо жинхэнэ боловсрцсан байгаад бэлгүүл гэж бодож шүү дээ. Тэгээ одоо юу сайхан багш нарын буйнд боловсраач тэгээ сайхан ажлын буйнд тийм ээ. Тэгээ одоо би их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн амьсгалын эрхтний нэмэх судлалын тасгийн зөвлөх хэмжээр ажилладаг. Тэгээ 7 хоногт нэг удаа очиж шаардлагатай хүүхдүүдэд үзнэ. Их нэрсийн амьсгалын замын амьсгалын эрхтний нэмэх судлалын эрхлэгчээр 10 хэдэн жил болов уу? Тий би чи 13 тэг 10 жил болсон. 10 жил болсон. Тэгээ өмнө нь нэмшлэг хэмжээр 18 жил. Дөнгөж ороод бас нөгөө манай эхнэлгсийн төв чинь нөгөө шинэ эмчнэр ингээд тасгуудыг тойруулж ажилуулна. Туршлага судлуулна, туршлага суулгаж байна. Би дөнгөж анх орохдоо хүүхд 93 онд дөнгөж 6 дугаар курс төгсөөлд ирж байгаа нөхөр шүү дээ. Юу мэдвэдээ өрхөө хэдэн намл унсан нөхөр байгаа илүү дээ. Нэг шалгалтаа өгсөн нөхөр. Нэг дипломтой. Эхнэлгсийн төв дээр бол Солонгоо гавь тэмцэл бүр бүгд түн мэддэг юм л шүү дээ. Би яагаад бол одоо үзэгч түмэн ч гэсэн үзээ сууж байгаа. Мэдээж би одоо гавь Солонгоо эмчтэй эхнэлгсийн төв дээр одоо уушгины засгийн эрхлэгч байгаад би бас хүүг аваад очижсэн. Тэгээд миний хүүг бол одоо их сайхан эмчилж өгсөнд би баярлалаа. Би заавал Солонгоо эмчийг нэвтрүүлэхдээ оруулаад бас олон айлын нэх хүүхдэд бас тусуулах юмыг бол учиртай яриаг бол энэ яриаг нэвтрүүлгээр хэлнэ гэж бодоод одоо эрхэм одоо гавь эмчийг эрхэм найзгаа энэ нэвтрүүлэгтээ заавал оруулж байгаа маа. Заавал баярлалаа. Хангаа Солонгоо хоёртаа бас баярын минь төрөв дэмжүүлье. Миний найзууд баярлалаа. Тий. Баярлалаа. Тэгээд эхнэлгсийн төвд бол бараг 10 жил. Одоо бол зөвлөх хэмжээр явж байгаа. Тий. Тэгээд эмчлэгч хэмжээр би чи харшлын хэмжээр 1 сар тэгээ нөгөө харшлаач мэдхгүй байгаа юм чи. Тэгээ багшаа би ер нь эмч болёо гэх. Тэгээ би чинь дотроо 2 дугаар тасаг буюу тухайн үед хотод эдсийн замын тасагт жил 6 сар ажиллаулаа. Тэгээ би 95 оны 4 сарын 1-ээс тэгээл одоо хүртэл би амьсгалын эрхтний нэмэх судлалын тасаг тухайн үед яг дотроо нэг нэртэй байсан. Тэндээ ажиллаж байгаа. Тэгээ 98 онд хүүхдийн уушгины эмчийг курс суралцаал. Тэгээ одоо тэрнээс хойш хүүхдийн уушгины эмч. Тэгээ хүүхдийн эмч гэдэг нь ер нь маш одоо хүнд ажил гэж боддог. Тэр нэг жоох юмнууд, юу гэж мэдэхгүй жоох юмнууд ирэл хаана яасан, уйлын, нойрлын, чарлан энэ бол өстой хамгийн нарийн одоо судалгаатай, хамгийн нарийн одоо ажил гэж боддог, хүнд эмч гэж боддог. Ялангуяа одоо Солонгоо эмчээс асуух ганц юмны хүүхдийн зэрэг сүүлийн үед одоо энэ их цэвүүн байна. Одоо киноныхаа нэртэй их цэвүүн цаг их байна. Тэгээ цэвүүн цаг их байна гэдэг юу гэдгийг зэрэг янз бүрийн вирус их байна. Одоо жишээлбэл 0-оос одоо 10 нас хүртэл ч юм уу энэ хүүхдүүдэд айгүй их янз янзаар тусдаг, уушгинд нь тусдаг, за нус нь гоождаг, сахалдаггүй нэг ийм ханиадууд их байна. Одоо энийг бол одоо эрхэм эмч мэдж байгаа. Энэ талаар ер нь одоо эцэг эхчүүдэд ер нь зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө өгөх юм бэ? Сүүлийн яга хамгаалж чадахгүй байна. Үгүй одоо эцэг эхчүүд хамгаалах шашаа эрүүл мэндийн заавал ер нь бол ийм л дээ. Сүүлийн үед гэдэг нь яг хэдийн үеийн тодорхойлт вэ? Үгүй ер нь одоо ингээл чиний мэдж байгаа 6-7 жил минийхээр бол одоо би одоо
хүүтэй болсон дээрээс хойш баг хүүхдээ болол анзаарсан байгаа анзаарч байгаа байхгүй. Тий. Бусдаар бол том хүүхдүүдээ бол ингээд ханы төрлийн хоолой нүдлээ юм уу очоод ингээд гэл ингээд баг хүүхдээ болохоор мэдээд байгаа байхгүй. Харин тэгсэн л аа. Тэгэхээр ийм л дээ би ч одоо яг мэргэжлийн хүүхдийн эмчийн хувьд ингээд зөвлөхөд одоо энэ ч мэдээж бас нэвтрүүлэг явж байгаа хүмүүс харж байгаа бах тийм үү. Тэгэхээр бас мэргэжлийн эмчийн үг хэрэгтэй л байгаа хэл та. Ер нь сүүлийн үед ч биш. Одоо би жишээлбэл одоо интермедиэт ажиллаж байгаа гэрэлмаа эмч байна. За бид дээр бол 22 жилийн хамт ажилласан бид Өвшгний тасагт. За тэгээ манай тасгийн эрхлэгч төр мөх гэж эмч байсан. Тэгээд манай энэ дотрын нэгдүгээр тасгүй Өвшгний тасгийн зөвлөхөд бид нар одоо ингээ өдөө дайны болох нь бас сайхан багш нарын буянд яг хажууд нь хамт ажиллаж байна. Тинхэм хүүхдийн тинхэм ангаахын хүүхдийн тинхэм манай тасаг дээр байсан. Тэгээ манай тасгийн зөвлөх эмчнэр байна. Одоо манай хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвч гиндэн жамцын нэрмжилт гэдэг үстэй тийм ээ. Тэгэхээр гиндэн жамц огш манай зөвлөх байлаа. Бид нэрийг дөнгөж төгсөд очиж. Дараагаар нь Батхуу багш гэдэг аюу мундаг ангаахын багш манай л хүүхдийн тинхэм. Тэгээд Ардна андагш, Авганд орж багш, Малчгүй багш гэдэг ингээд дандаа одоо жүжигчдийн жишээлбэл Алтан үеийнхэн гэл тэгч одоо бумаагаа гэл бумаа тоглодог. Тэднэргээд яг тэр шиг тийм хүмүүс маань аахгүй. Яг тэднэр маань манай тасгийн зөвлөх байсан учраас бид нар бас ингээд нэг хүүхдийг үзэхтэй хүртэл нэг арай хандлага өөртөө үз сурсан болоо та. Одооны хүүхд залуучуудад ихтэй хандлагагүй гэж байгаа юм биш л дээ. Ер нь бол чи сая хэллээ шүү дээ. Сүүлийн жилүүдэд гээд нөгөө жоохон хүүхдтэй болоод анзаарч эхэлсэн гэх. Гэтэл тэдний маань судалгаанаас үзэхэд хүртэл ер нь бол манай орн чинь өөрөө экваторын бүсээс хоошо. Хүүтэн сэрүүний улирал. Сэрүүний бүсийн орн шүү дээ. Тэгээ 4 улиралтай. Эрсдэс. Тэгээ 4 улиралтай. Энэ вирусууд энэ бактериуд гэл ингээл ярьчин. Гэхдээ ер нь мэрэгжлийн хэллэгээр мэрэгжлийн нотлогоотой үндэслэлтэй мэдээллийг мэрэгжлийн эмчнэр нь уг нь иргэдэд хүргэж ивэл ийм нөгөө зөрүү буруу ойлголт төрөхгүй маа. Тэгэхээр мэрэгжил бүхэн сайхан мэдээж ялангуяа эмчийн мэрэгжил тэгээ бүгдээрээ л мэдээж чиглэлээрээ хүн төлөмөр эрхэлж байгаа. Гэхдээ хүүхдийн эмчнэрийн хувьд бол нөгөө үйлчлүүлэгч маань үгүй хэлж чадахгүй бид нарт уйл шууд ярихгүй тий ярихгүй. Хоёр хүртлэнсний өгчин папа мама юу лээ дадаагаас өөрөө мэдхгүй. Тэгэхээр нөгөө уйлж байгаа хүүхдийг энэ өлсөөд уйлж гин үү, өвдөөд уйлж гин үү, энэ өвдөхтэй халуурцсан байна уу? Эсвэл бол гидсэн өвдсөн байна уу? Энэ ханиасныхаа дараа цээж нь өвдөөд уйлж гин. Эсвэл да өмдөө солиулаад үлгэнээсээ гарах гээд памперсаа солиулах гэсэн чинь уйлж л илэрхийлээ. Тийм шүү. Тэр хүүхдийн эмчийн үндсэн үзэлгийн нэг гол зорилго бол дараагийн удаа хүүхдээ өвдүүлэхгүй тулд яаж хүүхдээ асрах юм? Тэрэнд нь зөвлөгөө өгөх нь аягүй чухал байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүүхдийн эмчийн үзлэгч нэг 20 минутанд одоо манай стандарт үзлэг бол энэ өрхийн эмнэлэг болон энэ бусад эмнэлгүүд дээр болоод төрийн төсвийн байгууллага дээр хүүхдүүд их очиж байгаа шүү дээ. Өрхөө очих хэрэгтэй юм чинь. Гэтэл тэнд ажиллаж байгаа эмч бол тэрийг нэг 20 минутанд үзээ гаргах боломжгүй байхгүй. Тэг гих мэтлийн ингээ яриад байвал хоёлоо бүр бодлого яриа авчих юм байна л да. Тийм тэгэхээр жоохон хэцүү. Төрөөнийх руугаа буцаад ингээ орохоор манайх ч сэрүүн бүсийн орон. Тэгэхээр 10 сараас 5 сар хүртэл томоо төс төвчний улирал дэлхийн нийтээрээ 5 сар. Тэгээ жил бүрийн 10 сараас 5 сар дээрүүлчихэл юм байгаа шүү дээ. Одоо ингээл төгсгч чинь. Тэгэл манайхан ч яах вэ гэхээр одоо хаас агуулах юм л даас 10 сар болоод ингээл хүүтний улирал эхлэнгүүт энэ чинь вирус чинь ганцхан төрлийн вирус байгаад байгаа юм биш шүү дээ. 200 гаруй хэв шинжийн вирус гэж нэрлэнэ. Тийм дотор чинь томоо төсгээд тус хоёр өөр вакцин хийгээл байгаа эцтэй. Тэр чинь томоогийн эсрэг вакцин хийгээд байгаа. Томоо нь одоо 12 сарын сүүлээс томоогийн А, Б, С гэд вирус л дээ. Гэхдээ С нь бол харьцангуй хүнд өчигд үүсгэн бага. А, Б нь бол хүнээс хүнд халдварлагдана ингээ явна. Гэхдээ цар тахлыг ер нь ингээд 1918-аас 19 он томоогийн А-гийн А вирусын H1N1 хувилбар дэлхийд даяар цар тахал үүсгээд тэр үед анагаах шинж тухайн ямар байлаа, хөгжил ямар байлаа, ер нь улсад дэлхийн улс орон даяар тэгэхэд дэлхий дээр 50 сая хүн нас орсон байдаг. Тэгэхээр эн чинь зөвхөн сүүлийн үед гэж болохгүй байгаа. Тийм байна. За дараагаар нь 58-аас 68 он. Тэгээ ингээд ярих юм бол одоо айгуудад баг хичээл заасан болчихно. Сонирхолтой байна уу? Одоо ингээд сонирхолтой байна. Гэхдээ бидний үед бол юм шигтэй сохоо. Бидний үед бол ханин төрдөг. Бид нар хоолоо өвддөг. Тэгвэл бид нар зүгээр л ингээд нэг тарган шир ч юм уу одоо тарган шир гэдэг гайхамшигтай юм байдаг шүү дээ бид нар үед. Откаш гэд нэрлэгддэг. Таагээд нэг өртөрпиний уусмал. Тэднийг угаад бид нар зүгээр өсдөг. Одоо ингээд энэ өнөөдрийн энэ вирусны хэлхсүүд ингээд эмийн өгөөд байх тусам л одоо бас ингээд
болохгүй дахиад ханиад нэрлэх байгаа. Энэ тэгэхээр л энэ нэг энэ сүүлийн үеийн вирус шиг санагдаад. Тэгээд сүүлийн үеийг гэж яриад байгаа. Тийм байна л да. Яг хөө гэхдээ энэ дээр бол яг тайлбарлахад юм л дээ. Вирусад идэвчтэй хэн идэвчж байгаас хамаараад эмнэлзэн шинжүүд гарна. Тэрийг хэн мэдгүйхээр хүүхдээ эмчилнэ гэдэг шин. Тэгэхээр одоо дээр үед бол нөгөө хөгшчүүд чинь батлаас ол гэл нэг юм байлаа цацхан дуудаг батлаас ол гэдсний хитэн том юуны сульфтамицин чинь юу гэдэг вэ? Кальцикс гэж байлаа. Кальцикс сульфтамицин үг гэл ингээд яг тэр энэний цаа нөгөө иргэд маань өөрсдөө ангаах төгсөв. Тэр им химийн бүтээгдэхүүн шүү дээ. Яаж тухайн өвчнөд бөгөөд өвчин үүсгэж нөлөөлөх гэдэг мэдэхгүй ч ингээд сургаар им эмчилгээ их хэрэгжилж ийсний л буруу байхгүй юу нэг талдаа. Яг тэр эмчит үслэд очтгүй дур мэдэн юм хэрэгжилж дараа нь болохоо явахаар ингээд тэгээд байна. Тэгээ одоо сүүлийн үед харин ясаа сүүлийн үед фэйсбүүкийн эмчнэр гарсан билээ. Тэрийг тэгж найруулж өг энийг ингэж найруулж хүүхд толгоны онцлог үүсгэж тэр вирусыг хүлээж авах чадвар нь өөр. Уцаар яриад одоо над руу зарим би ч нөгөө заримдаа ингээд нөгөө шулуухан хэлцдэг болохоор аашмуута гэдэг цолтой шүү дээ. Аашмуута гэдэг цолыг хэдэн онд авсан бэ? Аашмуута гэдэг цолыг би ер нь бол нэлээд дээр авсан шүү. Яа тэгэхээр ингэдэг шүн ингээл би ч бас гэрүүлтэй энэ онд замарна үсттэй. Чи шүн уцаар залгаал нэг хүүхд халуураад байна яах вэ энэ тэрхээр тэгээд юунд 103 дуудаад үзүүлэхгүй гэж хэлчихэж шүү дээ. Тэгэл аашмуута гэдэг цол төрнө. За нэг бол манай хүүхд ингээд нэг ханиагаад байна юу өөхөөр би ч үзэг юм чи яаж өгөх юм бэ? Үгүй тэгэл авчраад ирэл үзүүлээчтэй гिचгээр аашмуута болно гээ. Аашмуута айгу би бол нэг 20 жилийн өмнөөс аашмуута гэдэг цол хүртсэн баг уу. Ер нь аашмуута болдог бах уу? Үгүй гайгүй. Шулуухан хэлжгээр л аашмуута гэдэг болохоос үрхий цаа сэтгэл нь өөр шүү. Цагаах шүү дээ. Одоо ингээд эхнэлсэн төвдөр очиод ингээд очихтойгоо тэр солонгой хэмжил танай шамнэр битүү юм байл л шүү дээ. Манайх ч 7 солонготой байлаа эхнэлсэн төв. Тэгээ би чинь том гэдэг цолтой. Тэгээд хамгийн гол нь чамаас их айдаг юм байна. Багш. Яг манай багш нь дордсон боо гэжсэн шүү дээ. Одоо говийн зэрэглээ одоо үзэгчдэн үйл говийн зэрэглээ дордсон боо гэж манай багш. Бид нар бол яг танай шамнэр одоо чамаа хүндэлдэг шиг бид нар дордсон боо гэжсэн тэгж айдаг байсан боо. Яг нэг одоо бидний үе чи бид нар өөрсдөө тийм мундаг багш нарын одоо хажууд байж боловсрч үдий зэргийн болчоод одоо энэ шинээр ажиллаж байгаа залуучуудаа бас яг тэгж хандахгүй болохгүй. Гэхдээ болохгүй юм нь бас тухайн үед нь хэлнэ шүү дээ. Би аашмуута гэдэг цолоо яаж баталсан гэхээр би өгнөх таадгүй байсан. Тэгсэн чинь за яг тэ тэгчлээ. Би ямар насаар амар аашмуута шүү дээ. Тэг гайгүй л гэдгсэн. Тэгээд дотроо бодчихвол яваал гэдэг. Тэгээд заавал хүн болгон таалгаж байгаа халбтай шүү дээ. Энд чи ямар тэ тэгэл зарим тэгэл энэ аашмуута юм бид ингээл явал явчихлаа гэлтэй тий. Хүн хаавах үү тий. Нөгөө нэг хайрын дотор хална гадна манай багш тийм гэж яриад байгаа шүү дээ. Яг тэр чинь хамгийн гол нь юм байхгүй. Ингээ юм мэдгүй байгаа өгөөд уншихгүй байгаа нөхрийг чирээ, чимхээ, чихтэй, чичлээд байхад бас зарим нь ингээ гүргээ яваад байна шүү дээ. Гараад хүний хөөхтөл үзэн шүү дээ. Хөөхтөл үзэн. Тэгэхээр болохгүй үстэй хайрын цаг хугацаа. Хайрын тийм. Тэгээ ард нь нөгөө хандлага нь хүн нээж байгаа болохоор тэгээ одоо ярин тэгэл хаан чигсэн тэгэл дайжгүй л дээ. Тэгээд аашмуутай цолоо батсан нөгөө нэг одоос нь хэдэн жилийн өмнө хинсийн төвийн гадаа нэг ээж төрлөө гэл нэг бөө юм болоогүй өвл. За тэгсэн баг шүү дээ. Тэгэл тэр чинь машин төрчлөө. Машин төрөө тэр яг нөгөө бас за тэгээ ярих юм бол эмчнэр өөрсдөө амбаасан л гэх ер нь бол өстой нөгөө баяраа өөрөө л утсан билээ шүү дээ гэдэг шиг. Тэр чинь нөгөө үнэхээр яг төрөх гэж байгаа хүн бол иргэд бол бас нөгөө эмнэлгийн тусламж авах мэдлэгтэй байх хэрэгтэй. Төрнөө дутах хэрэгтэй байхгүй юу? 103-уудад машин төр эмчнэрийн хажууд төржээвэл одоо машин төр зөндөл төрдөг шүү дээ. Одоо хөдөө орон нутгийн ажиллаж байгаа эмчнэр бол аюу мундаг шүү дээ. Өндөр уулд аваад нөгөө хүнээ аваа явж идэл замдаа төрөх бол чи болоороо гэж чадахгүй үстэй. Тэгэл төрүүлнэ. Гэхдээ эмнэлгийн орчинд эмнэлгийн машин төр эмчнэрийн хажууд мэрэгжлийн үний хажууд төрж шээ. Гэтэл ингээд нөгөө таксины жолооч нь ингэж явж байгаад гүйж ирээд яг Солонгой гэд манай шав үлээ авахтай жижигтэй байсан байхгүй юу? Тэг нөгөөдөг чинь тэнд хүүхд үзээ сууж байгаа ингээд 400-500 хүүхд байна шүү дээ. Тэгээд таксины жолооч ирээл төрхөн хаана гэдгийг гэхээр нэг нөхөр ингээд хогор тойроод гэж тэр нэг жоохон хандлагатайхан байгаад нааш нь харуулаад тэр хаана байгаа эсвэл дагаж гараад очиод юу вэ гэсэн бол тийм асуулт болохгүй л байхгүй. За тэгэл тэр чинь маргааш өглөө бөөнс хэлсаа зассан чинь манай миний нэг аюу сайн дотны найз гэдгийг би ч уг аюу олон найзтай шүү дээ. Нөхөд цайтай. Харин тэр мэн тэгж авч. Заасан миний найзаас сэлэмтэй хийцэн үг. Тэг би чи хаашмтаа нүнэн байгаа. Тэр нөхрийг хөөгөө гаргасан би уг нь би гэртээ амарчсан байхгүй. Тэгээ нэр нэгтэн чихнийг. Тэгтээ ямар ч байсан тэгээд бас одоо бидний үзэж байгаа хүмүүс яг солонгой хэмжээ хэлдгээр бол
тухайн үед яг одоо ингээд нэг бас нэг төрөх хугацаа тоног өдөнг үзүүл явж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ явж байгаа. За одоо энэ бөглөө байгаа шүү. Бөглөөг ер нь тооцоолох хэрэгтэй байна. Тэгээ одоо саяхан манай бэр төвчлэлийг тооцохгүй яарамгаас нэгдүгээр төрөх орн гэдэг бол аюул. Тийм учраас одоо хэд хоног одоо яаж за явна. Өнөөдөр гэвтэн. Заавал гэвтэн. Ер нь бол бүр одоо ингээ амт тэнсэн үед амт тэнсгч яг ер нь ингээ маш яаралтай үед хамгийн ойрын имлэг тандах хэрэгтэй. Ер нь бол. Тэгээ ингээ яг түрүүнийхээ нөгөө томууга гүцэчил доёла ханаа томууга тэр чинь нөгөө одоо ирлэгөө олох гэдэг ш. 10-аас 5 сар эд томуугийн улирал, томуу төс өвчний улирал. Тэгээ аденовирус чинь жишээлбэл нүдний ханиад гээ яриад байдаг тийм. За нэг тийм гарсан. Ч одоо нүд ханиах уу? Ханиахгүй тэгээд нэг нүдний ханиад гэж нүд нь ингээ нууцсал нодлон гоё. Тийм. Тэгэхээр нүдний ханиад гэж бид нар ярих биш харин нүдний сасдыг гэмтээдэг вирус буюу нүд одоо сасдуудыг гэмтээдэг чихний сасд байж болно, амар хоолой залхуурын сасд байж болно, нүдний сасд байж болно тийм. Энийг гэмтээдэг аденовирус хэрвээ идэвчих юм бол өндөр халуураад амьсгаад бол уушгины хатгалгаар хүндэр. За одоо кор гэж яриад байна. Кор 15 онд бол үнэхээр дэгдэлт бол байсан. Гэхдээ тэр бол нөгөө вакцингүй нөхдүүдэд л бас байсан л байхгүй юу? Тэгээ тэд нар чинь скорын вирус чинь хүн хэлбэрийн уушгины хатгалгаа үүсгэн. Тэгээ кор гэдэг чинь тийм. Тухайн жил бол яг хоо бид нар манай орн чи ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл дээр ч явж байгаа вакцинжуулалт маш сайтай орно шүү дээ. Тэрний өвчнөд энэ хүүхдүүд чинь бас ингээд нэг янз янзын цагаан цэцэг өвчин гэдэг чи янз янзын өвчин хамгаалагдаад явж байдаг. А тухайн жил бол нөгөө кори вакцины багтаа хийлгээгүй эцэгхээс төлсөн хүүхдүүд байсан болоо та. Одоо тэрийг би бол сайн мэдгүй. Тэрийг бол тэр халдвартынхан сайн мэдэх ба. А яа харахгүй бид нар бол тэр халдварт дээр яг юуных нь Улаанбаатарны халдварлтын хугацаа дууссан хүн хүүхдүүдийг жинхэнэ манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв бол авдаг байлаа. Тэгээ миний одоо яг бодож байгаа 72 хүүхд иржсэн санагдаж байна. Тэгээ тэрний чинь 50% нь хүүхдийн эрчим тэмцлэгийн засгаар дамжин шүү. А тэнд бол нас орол тийм амар өндөр байгаагүй. Үнэхээр манай их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрчим тэмцлэгийн засгийнхан ер нь 5 эрчим тэмцлэгийн засагтай шүү дээ. Нэрэ, хүүхэд, юуны дутуу нэрэ, тэгээд месаслин гэнгэд 5 эрчим тэмцлэгийн засагта тэнд бол нэрээ шүү дээ. Маш мундаг одоо ингээд нөгөө нэг өстой жинхэнэ шийдвэр гаргана шүү дээ. Яа ам зүрх амьсгал зогслоо гэхэд яаж хийх вэ? Аппаратанд яаж тэр бүх хүмүүстэйгээ бид нар хамтран ажиллаад ер нь нас оролт гайгүйсэн. Одоо гайгүй л гэж яриад хамаагүй тоо яриад явах тийм ч. Тий. А тэгээ одоо харин тэрний дараа нэг 6 хүүхдүүдийн манай хяналтанд одоо нөгөө хүүхдүүд минь 4-р ангид орчлоо. 9 настай хөөрхөн шүү дээ. 7-8 сартаа байхдаа корийн хатгалгаагаар хүндрээд тэгээ одоо бас яг нөгөө уушгины архыг эмгэгтэй. Гэтэ хичээлдээ явна. Амьдралын чанар буурахгүйгээр хяналтандаа яваал ингээд үзүүлээд байна. Энийний цаана юу хэлэх гээд нэхэр нөгөө томоо төс өвчнөд өртлөөг дахин өвдөд байл гэн аливаа өвчнөд эмгэгчин эд үе гэж байна, эдгэрэх хугацаа гэж байна, эхлэл үе гэж байна. Тэгэхээр дөнгөж нэг имээр гэртээ дараад байх биш дараагийн хяналтын үзлгүүттэй амрагдаад гүйцэд идэх юм бол дараагийн халдварт өртөхөд бас хөнгөн хэлбэрээр явж болно шүү. Тэгээ ингээ ярих юм бол бүр тусгай өөр нэвтрүүлгээр энийг ярьсан дээр баг тийм. Хоёулаа учиртай урилга ирчээд эмнэлгийн баах эмнэлгийн ярих хэвээр би ярих хэвээр гэдэг учраас энэ бүхнийг одоо үзэгдэн сонсох хэвээр гэдэг учраас их юм ярьж байгаа. Бас нэг юу байна. Эцэг эхчүүдэд мэдээллийг хаанаас авах вэ? Хүүхдээ яаж өвдөхгүй байх вэ? Яаж өрөөл өсөхгүй гэхээр 0-5 хүртэл насны өвчин дөнгөж ихээс төрөхдөө эргэтэн тогтолцоонууд нь байрандаа л гэсэн үг. Одоо 2 уушгтай нэг зүрхтэй хүн одоо хідэн эргэтэн тогтолцоо хаана байрлах хэрэгтэй. Бүтцийн үед бол хэвийн төрөн тийм ээ. Тэгсэн мөртлөө өвөл ажиллагааны үед болоогүй байгаа шүү. Тийм ч учраас 6 сар хүртэл хүүхдийг данг хөхний сүгээр хоол гэдэг нь хөхний сүү чинь 100 мл-тэй 70 ккал гэдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө ганцхан одоо нөгөө ккалороор тооцоод таргуу хөхнүүд чинь турах чинь ингээл калори тооцоод байдаг гэсэн. Тэр хүнд ч хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр 10-аас доош удаа хөхөл гэдэг чинь нэраа хөхтийг өдөрт 10-аас доош удаа хөхлөхээр 700 ккал байгаа биз. Тэгэхээр тэр чинь нөгөө 3-500 г жинтэй төрсөн хөх чинь нэг настай хахад норм нь 10 хэлээд байгаа байхгүй 3 дахин өсөж байгаа. Тэр хэрэгцээг нь хангаж байгаа ккалороор нь хооллох хэрэгтэй байхгүй. Тэгээ 6 сар хүртэл хооллоо. Тэрнээсээ цаашаага нэмэгдэл хоолнд орно. Нэмэгдэл хоолнд орохдоо тэр нөгөө одоо ягаан дэвтэр гэдэг да. Тий, тэр чинь уг нь их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр юм байгаа. Их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэдэг нь 2009 онд тэр чинь анх судалгааны ажлууд хийгдчихсэн санагдаж байна. Тэгээ нэг 18 орны тэр их хүүхдийн дэвтрээс бас ингэж одоо туслах судалж ээж
анх эрүүл мэндийн яам дээр боловсруулалтад чигдсэн тэмдэглэлтэй. Одоо 4 дахь хувилбар гарсан байна 23 онд. Тэр харин бүр их гоё болсон байна. Ягаад тэгэхээр аливаа юм чинь хөгжин тийм дотор одоо ингээд баяжуулалт хийгдээ явна. Тэн дээр хүүхдүүдийн хүүхдэд идүүлэх одоо 7 сартай хүүхд өдөрт хэдэн удаа хоол идэх, хэдэн зуун шидэх, юу идэж болох ингээд хийх хоолных нь нөгөө жорно 10 ккал бас давхар хэвлэгдээ гарсан байна. Тэгэхээр тэр дэвтрийн булан дээрээ цэнхэр хуудастай эцэг эхчүүд ингээд уншаад зөвлөгөөгөө аваад шөө ингээд шаардлагатай гэж үзвэл тэн дээр тийм үгүй гэсэн асуултанд хариулаад яагаад бол 24 цаг ээж авдаг л шүү дээ. Тэр бүх мэдээлэл нь эргээгээ дэмжиж очиод үзэхэд энэ хүүхэд 3 сартай хүүхдийн төвшөнд хөдөлгөөн, хөгжил, оюун ухаан, сэтгцийн хувьд ямар байгаа юм бэ гэдэг ингээ үнэлгээ хийж явах хэрэгтэй байхгүй юу? Эмчнэр нь болохоор болон дээр авлаа нэ. Бүх мэдээлэл. За баярлалаа. За ингээд одоо эмчээсээ хүн тухай яриа дахин үргэлжлүүлэн ярилцах болно. За ингээд ямар ч хэсэг эрхэм урилгыг хүлээж авсан эрхэм одоо Солонгой эмчтэй энэ сайхан рестораны энэ одоо Момбул рестораны амттай сайхан зоог өгнө. За сайхан зоог өрж байгаа дараа нь ярилцнаа. За ингээд чамаг бараг асуулахгүй яриад байна уу? Ястаа янзын бүхэл. Би ийм байхгүй мэрэгчтэй эмчтэр чи ирсэн ингээд би өөр ангаагаа сууж штэ. Ягаад гэвэл сонсох бид нар тус байгаа байхгүй. Яг үзэгч түмэнтэй адилхан тий. Тэгэхээр одоо бас би бол ингээд бас ингээд нэг ямар учир байна нөгөө учиртай өрлөгч ямар учир байна Солонгой эмчиж байгаа юм сонсож авъя л гэж бодоод байгаа байхгүй. За ингээд зоогондоо. За. Манай ресторан нь нийт 100-аас 120 хүн хүлээж авах боломжтой бөгөөд нэг давхартаа 20-оос 30 хүн, хоёр давхартаа 30-аас 60 хүнийг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой. Амттай хоол, найрсаг үйлчилгээг та бүхэндээ санал болгохын хамт шинэ жил албан байгууллагуудын бүх төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахад тохиромжтой танхим зааландаа байнга захиалга авч байна. Харилцах утасны дугаар 77 37 48 48 86 26 68 88. Манай хаяг Сүхбаатар дүүргийн 9-р хороо Дөлгөөн нуур зочид буудлын 1-2 дугаар давхарт байрлаж байна. За сайхан зоог өрлөө. За ингээд Момбул хот рестораны хамт олон байна. Нэг ийм сайхан хоол хийж байгаа юм да. Тийм байна. Сайхан хоол. Өө өстө сайхан. Ер нь төмстэй хоолнд их дуртай байсан. Харин тийм ээ. Ер нь ресторан дарахад ер нь монголчууд ерөөхдөө нингэн төмстэй хүрээ махтай. Их гоё амттай. Гэтэ мах нь их гоё. Мах нь гоё. Зөөлх юм. Тэгээд нэг бидний чийд ерөөхдөө наашаа чаашаа. Тэгээд нөгөө нэг мантууны завсар хавчилсан гахаа байх гэдэг бидний нэг иддэг нэг юм хэдэ хоол. Тэгээд зарим нь мэдэхгүй юм да. Юу вэ? Хуурай шарсаа. Хуурай шарсаа. За хоол ямар байна вэ? Өстө гоё л да. Янз гоё. За энэ ундаа ямар байна? Пукко. Энэ ундаа ерөөсөө тэр чигээрээ жимсэрээ юм шүү дээ. Тийм ерөөсөө дуудаг жимс гэдэг. Пукко гэдэг юм сайхан уудаг жимс. Жимсний тийм ээ жимсний антар юм. Тэгээ дотроос жимстэй юм биш. Энэ бол лазлаад ирж байгаа нөгөө бэлэн ирж байгаа жимснүүд угс янз янзын асуултаа гэдэг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ уудаг жимс бол гоё л боловсруулсан бүтээгдэхүүн юм байна л. Төрлийн жимс байна да. Тийм ээ. За ингээд ихэм гавьяа тэмцтэйгээ яриагаа үргэлжлүүлье. За би гавьяа тэмцээс одоо юу асуух вэ гэхдээ зэрэг яг одоо ингээд өвөл болохын түрүүний хэлсэнтэй хэдэн сараас 5 сарын хооронд гэлээ. 10 сараас 5 сар. 10 сараас 5 сарын хооронд одоо томоогийн одоо томоо төслөвчний улирал болоод байдаг. Дэгдэлтийн улирал болоод байдаг. Тэгтэл яг энэ цаг үед л одоо хүүхдүүдийг л одоо ханаад манад түрэл уушиг муушиг гэмтсэн энэ үед эцэг эхчүүд л аливаа эмчээ туслаарай аливаа эмчээ ингээрэй гэж гүйгээд байдаг. Зун хайчихэд байна. Ер нь яг энэ одоо энэ хүүхдүүдэд яаж асархан зөв юм. Яг жилийн одоо энэ дөрвөн үлрэлийг ямар системээр бүгд энэ ханаадыг жоохон давах магадaltaй байдаг юм бол. Яг вэ түрүүн би анх хэлжсэн шүү дээ. Манайх чи сэрүүн бүсийн орон шүү дээ гэх. Тэгэхээр одоо зуны улиралт нь хүүхдээ яаж өсөх гэхээсээ л зүгээр л эрүүл амьдралын хэвшлэр амьдрал явж байгаад болж байгаа. Цагаан идэ. Тэгэл эрүүл агаа. Тэгээ ер нь хүүхдээ чирэгжүүлэх юмнуудыг ч одоо өрхийн эмчнэр бол хангалттай мэдээлэл өгч байгаа. Тэр хүүхдээ эрүүл мэндийн дэвтэр дээр байж. Тэгээ ер нь өрхийн эмчийнхаа өслөгт хамрагдаад ингээ явж байхад бол өөр болохгүй юм байхгүй. Нэрээ тэр түрүүнийг бидний жоохон байхад яагаад хийдүү байсан юм. Энэ орчин ч бас нөлөөлөд нь шүү дээ. Тэр их төвлөрөл байсангүй. Бидний жоохон байхад Улаанбаатар очино.
За 800 мянган хүнтэй л байсан билүү. Ингэж их удаан байсангүй тийм. Энэ бол бас мэдээж нөлөөлөх шалтгаан бол болж байгаа. Яг шууд шалтгаан бол бас биш л ах л та. Тэгээ ер нь би юу гэж бодож байна гэхээр эмчийн үйлчлэгт мэрэгжлийн эмчнэрийнхээ үйлчлэгт хамрагдаа, зөвлөгөөндөө хамрагдаа, цаг тухайдаа тэгээд зөвлөгөө яах гэж эмч болсон, яах гэж эмч гэж байгаа юм тийм ээ. Тэгэхээр мэрэгжлийн эмчнэрийнхээ үгэнд ороод үгээр нь хүүхдээ үзүүлээ, цаг тухайд нь жишээлбэл нэг хүртэл насны өвчнийг нөгөө сар болгоны үйлчлэг байгаа ах шүү. Байгаа шүү. Тэндээ үзүүлээ, хянуулаад ингээд явж хатдаг болно. Тийм тэгээ болно илүү дээ. Тэгээд Монголын үрс маш олон болтугай гэдг нь эрүүл олон болтугай л байгаасаа гэж боддог шүү. Тийм. За тэгээд одоо нэг нэвтрүүлэгт орчаал за энэ ч яаж нөгөө хүмүүс за яаж хэн яаж ямар вирус вэ гэдэг ингээд бас одоо яалч байхгүй одоо төмөө олныхаа хүмүүс одоо эмчиг одоо гавит эмчиг өөрсөн болохоор би одоо асуухгүй байхарга байхгүй ингээд баахан за баахан одоо бас юм эмдэг домдгын тухай баах юм ярьлаа. Одоо жоо өөр юм ярья. Тэгье. За одоо 85 он гэдэг чинь би ч одоо бас 85 онд болсон багшийн дэд сургуулийн Канадраа ингээд орж исэн. За Соко эмчил 87 онд орж исэн байна. Тэгэхээр танай үед одоо тэр сангийн аж ахуй гэдэг юмд явж байсан. Байлгүй яхаа би чинь 6 жил ангаах зургатаа нэг удаа зуны ажил 5 удаа сангийн аж ахуйд явсан билээ. Төгсдөл явж байгаа. Төгслөө явсан. Тэгээ сангийн аж ахуйд явахгүй нөгөө сочиал нэтэр чи бас хэцүү байсан. Тэр үе чи ерөөсө сангийн аж ахуйд явах чинь оюутны өнцөг үүрэгтэй шүү дээ. Гоё шүү дээ. Ястаа. Би нэг удаад би тоглож хийжсэн. Тийм үү. Тоглож бас гоё шүү дээ. Би санаанд байсан юм аа. Шангаа хугалж байсан аа. Үгүй. Одоо бодоход арайч мартагдчих юм шүү. Гэхдээ яг л гоё шүү дээ. Гоё шүү дээ. Тийм л байсан. Тэгээ би нөгөө санаанд суглаа суулсан чинь хоёр охин тоогооч болно ингээ хоёр суглаа байсан. Бид нар чинь нөгөө ханчин хөтрөм дээр зүү хараагийн төмсөн дээр. Тэгсэн чинь нэг тоогоочоор ажиллана гэжсэн хоёр оюутны нөгөө арга гэрийн бас нэг асуудал гараад зарим биений өвдөгчлөө яла. Тэгээ манай курс тоочг болохгүй юу? Курсээр нэг нааран дээр ш нэг байранд ш 60%. Тэгсэн чи за хоёр охин тоогооч болно сугална гэсэн чи сугалсан чи тоогоо ооч гараад. Тэгээ би тоогооч гэсэн 4 тоогоо сугалаагаар юм байна тий. Тэгсэн. Говалтаа инхээгээд шүсийн багш хүүхдийн багшаар их олон жил ажилласан юм. Даршин дээр ажиллажсэн уу? Даршин дээр зуны ажилд ажиллажсэн. Зуны ажил. Уртлын явдаг байлаа ш. Тий, уртлын явдаг. 8 сарын 1-ээс 10 сарын 17 хүртэл. Тий, тэгээд эренгүү чинь чинь дахиад дайшлага гэж явдаг гэсэн шүү дээ. Би арай дайшлаганд яваа. Бид нар бол дайшлаганд их явсан. Ирчүүдийг явуулсан. Өөрөөр ирэх өмнөх орж ирдэг. Тийм баг. Тий. Би чинь 8 сарын 1-ээс 9 сарын 1 хүртэл найрамдлын сангийн аж ахуй төв дээр. Даршин дээр 8 нэг том яамд дараал тарагт. Тий, тэгээд тэр дээдээ 75 орчим нэг гიშгүүлдэг. Тий. Тэрийг 75 унжсэн. Унжсэн. Тэгээд 9 сарын 1-ээс 9 сарын дараа нөгөө хадлан дээр очив. Эхлээл нөгөө охтууд ангаах чинь дандаа охтууд голдог шүү дээ. Одоогийн шиг тийм хүүгүүд их олон байсангүй. Танай шивлэл хэдийн хүүгүүдтэй байсан? Манай ганцхан ахтай байсан. Ахтай байсан. Тий, Баян-Онгор аймгийн Баян өндөрсөн их олон жил 7 жил их өргөч баг эмчээр ажиллаж байгаад байсан. Их амлан гэдэг ах байсан. Айгуу түшигтэй өөр. Тэгээ нөгөөх маань тоологч чинь яаж ахаар ингээд бас хамаагүй юм мөргүүлээд байгаа гэж төгсөхдөө 37 оныхын жил хараад өр болоод ирсэн юм чи. Тэгээд ахтай ном уншуулах гал гандангаар ах маань нэг шалгалтын дээр нэг онцгой дүн авчиж байна. Аста би ерөөсөө явлаа 6 дугаар курс төгсгөж. Миний жил орж байгаа би ер нь бүтэхгүй гэсэн чи заа явж хэдүүлээ гандаа хорийн ном уншуулъя гэж шалгуулаа. Тэн жил яваа эцтэй. Дүүнэр дагуулцад тий. Тэрээс боётой хүн. Тэр олон огцуудыг дагуулсан. Их олон жил ажиллаагүй бас өөр юм. Тэгээд их залуугаар үүд болсон. Оо тийм. Тэгээд бид нар чинь нөгөө дараа нь хадлан дээр нөгөө ингээд прессэлцэн өвсийг ингээд нөгөө трактор дээр ачдаг шүү дээ. Тэг чи эхлээл 1 2 3 гэж хоёр талаас нь ингээд барьдаг гэсэн. Маргааш нөгөө дэрсэн хоёр талд нь хоёр охин гарцсан ингээд ачаал тэгэл яваад байгаа. Хангаас нэр тэр чигээрээ. Тэгээ будаан дээр мартагдчихгүй намар шиг удаа болгоо. Одоо бид нар ч багшийн дэд 85 онд ч очиод би хамгийн их торгуулийн суманд очиж ирсэн. Тэрний үгээр хоцорч очиж ирсэн. Хоцорч очижсэн хүмүүс торгуулийн суманд ажилладаг юм. 5 хүүхэд торгуулийн суманд хоцорч 8 сарын яг нэгэнд богоон хөдөлж машин хөдлөхөд байхгүй юм. Тэгээ 8 сарын 3-нд л хөдөөнөөс арай гэж ирсэн баг. Тэгсэн чинь торгуулийн суманд 5 хүн. Тэгээ торгуулийн суманд 5 хүн ажиллаад 14 хоног ажиллаа. Тэгээ их сүрхтээ нийлжсэн баг. Тэгэхээр ангахын дунд за санхүү политехник багшийн дэд ёо. Тэгэл 20 бүжиг болно. Социализмын бүтээн байгуулалт гэж байдаг байлаа шүү дээ. Зуны ажил би чинь Утаалын сангийн аж ахуйд манай ангийнхан манай курсийнхан.
юу гахаан байраар нь гэлдээд бид нар гахаан байрал байсан одоо тэр байр маань байд юмгүй юу нэг очиж үзье. Тэгэхэд нөгөө нэг Аполлок цутгана гэдэг шүү дээ барилга дээр. Тэрийг анх хийж орж ирсэн. Дандаа октод болд. Тэгээ манай отрядын дарга саяхан энэ цагаан сарын өмнө ерөнхийлөгчийн зарлагаар Монгол Улсын бүхний гавьяа тэмч цолоор шагнуулсан Цэрэн давг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн стратегийн авсан захирал байна уу? За би яг юуг нь сайн мэдгүй олон сургуультай ш амгаач. Тэрний маань захирал Цэрэн манай отрядын дарга. Тэгээ отряд эмчин зуны ажил эмчин нөгөө команда 1-2-оор тоолно. Октод голтой эмчин оройн тоо гэж байна, өглөөний тоо байна. Заримдаа ажлаас ингээд нөгөө ажил мэтлэг гүйцэтгэл муутай байх юм бол алхуулна, гიშгүүлнэ. Анагаахын дээд дуул. Тэр чигээр октод тэгээд ер нь энэ бүтээн байгуулалт гэдэг намрын ажил олон дум бужиг гэдэг үү дээ. Ард армын зэргүүд гэдэг үү лээ. Тэр дунд чинь л ингээ хамт олон хэсэг уур амьсгал үүс. Нэг нийтийн төлөө, нийт нэгийнхээ төлөө. Тэндээс үүссэн гэр бүл чих байгаа. Оо байгаа. Зөндөө байдаг. Тэгээ манай ангиас нэг ах маань гэрэлтэй байсан. Яг группс бол байхгүй. Тэгээ ер нь бол байдаг курс. Бид нар ч одоо тэгэл ингээл олон жил аягүй сайхан ингээл хамт амьдрал явж байгаа хүмүүс чинь нэг курсын хамт гоё штэ бас. Нэг анагаахын ой болдог. 10 20 30 40 жил гээд өнгөрсөн жил манай 30 жилийн болсон. 2023 онд юм байна. Төгсөлт бол Алтан гагнуурын дуулцалт бол тэн дээр бол сайхан харагдаж байна. Солонгомч одоо ер нь яг ангиас анги хэд үг төгссөн? Хүүхдийн эмчилгээний анги. Бид нар 136 эмч төгсөжсэн хүүхдийн эмчилгээний анги. Ер нь жилдээ бид нарыг тухай төгсөж байхад бол 400 гаруй эмч төгсдөг байсан юм да. Одоо бүгд ажиллаа хийж байгаа юм. Одоо тэгэл зарим нь хийгээл зарим зах зээлийн үед чинь тэгэл нөгөө гадагшаадагшаа явал мэдгүй би тэрийг бол сайн мэдгүй байна. Манай хүүхдийн ангийнхан бол их хөвчлэн манад нэг 5 хүүхд байрлагдаж ирж байсан. Одоо их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нөгөө бөөр мэслийн засгийн эрхлэгч Хүрлбаатар, Чих хамар олон засгийн эрхлэгч Дэлгэрмаа. Бид нар нэг анги. Тэгээд нөгөө аудиолог эмч гэдэг нөгөө сонсголын эмч Ариун Туяа. Бид хэд яг нэг курс нэг анги 6 жил нэг анги. Анги одоо хэдэн гавьтай? Дэлгэрмаа битэр 2 байна. 2 гавьтай байна. Тэгвэл дараагийн гавьтууд нь одоо төрөх. 3 юм байна. Дархан уул аймгийн эрүүл мэндийн газрын дараагаар ажиллаж байсан Бацангэл гэдэг манай курс охин. Одоо охин гэж яриа шүү дээ. Ямар юм тий. Тэр маань эрүүл мэндийн гавьяат ажилтдаг. Ингээ 3 гавьтай байна. Манай хүүхдийн анги 93 оны төгсөлт. Одоо гэр бүл одоо хэд хүүхдтэй? Би нэг цэцээ хэд вэ? Сайхан хүүтэй. За. 93 онд би ч хурим найраа хийгээл тэг чи одоо тэр үчи хурим найр хийнэ гэдэг чинь Улаанбаатар ресторандаас л их том найр болчихлаа. Тийм шүү. Улаанбаатар гэдэг чинь хамгийн том ресторан байлаа. Тий. Тэгээ манай улс төрийн ажилтна л да. Тэгээ яг 99 онд бид чи яг тусдаа болсон. Тэгтээ яг бид чи одоо ер нь найзууд л да. Ачууд одоо хийлээ. Цэцээ. 2 ач хүүтэй. За. Тий. Тэгээ манай хүүгээ би чинь автаа нэрлэлцэж байгаа. Бид тэр чинь эдгээр нөгөө амьдрал тусдаа болсон ч гэсэн сайхан гэдэг ямар зайргүй ажил хүнтэй сувчтэй тий. Тэгээд болохгүй юм одоо миний ажил чи их байж. Тэгээс эрэм байхгүй ирүүлгээ хэрэгтэй яг шиг. Тэгээд би ч одоо бас багатныхаа хүүхдийн хүртэл үзэл явдаг юм шүү дээ. Өн чи миний үнцэн ажил юм чи. Хүүхд ямар бүртэй юм тий. Тавилна шүү дээ. Би одоо яах вэ? Тэр нь бид нэг ядаггүй хүүхд эрүүл байх хэрэгтэй. Эмчээгээ зараад ирж байгаа хүнд ч бид нар үйлчлэх ёстой шүү дээ. Тийм биз дээ. Зөвхөн гэдэж болохгүй үстэй. Тэгэхээр би аашмуутай цалтай хүн биш байгаа зүгэн. Тэгээ сайхан хүүтэй. Би тэр аав та ярилцж байгаа би тэр хятад сургасан. 6 дугаар ингээд төгсөв шүү дээ юу ч. Бараг өмнөөс гараагүй бах та тий. За. Тийм мэддэггүй байлаа. 6 дугаар ангид 6 дугаар ангид төгсөө. Үгүй шүү дээ. Тэр үед чи манай аав манай өвг ээж аваар миний хүү том болтлоо мөн мэдгэр ухаантай болдог гэж хэлдэг гэсэн. Эмээ өвгийн хүүхдээс. Тэгээ хятад 10 жил сурсан. Одоо цэвэр хэтгэлтэй. Бас хэрэг болдог юм шиг шүү дээ. Сайн хэдэн жил явуулсан? 20 жил явуулсан. 20 жил явуулсан. 20 жилийн хойдор бол бас итгэвтэй л байна шүү дээ. Тийм шүү дээ. Тэр өрлөх зохион байгуулалт. 20 жил бидний үе чинь нэг тийм юм да. Юмд итгэх зүтгэлтэй. Тэгээ дээрэс нь ядчил нэг гитараа тоглолчин, дуугаа дуулчин тийм ээ. Урлагийн үзлэг мөслөгт орох чинь тэр үед бид нэрийг 28 дугаар сургуулийн 7 дугаар ангид байхад улс төрийн дууны урийн хамтлагт оруулсан. Нэг 5 нөхөр би нэг аккорд тоглодог гитараа. Тэгээд манай нэг 2 эрэгтэй хүүхэд бас гитар тоглоно. Ингээд нэг 2 дуучтай. Нэг дууч нөгөө гитарны дээдлийн толгойд ингээд бүглээ хийцэн гэдэг шагшуур. Тэгээд багш маань Цэлмагийн багш гэсэн Монгол хэлний багш.
Цэглэн гүшин Австрийн дууны уран амтлаг концертанд орно гэ тэмцээнд орно гэ хаалга төгчсөн бид нар тэгэл анги дотор дугуул бэлдэл хийчихдэг гэсэн. Венсерамус гэтэл Венсерамус нэг нь тугийн зохион дээрээс гэдэг нөгөө борын тухайд яасан ч арч сүүцэлтэйс ямар ч мундаг тэмцэгч байсан тий. Тэгээ тийм амтлаг дуулчихлээ л. Хамгийн дуртай хийдэг хоол ямар хоол хийж вэ? Би өстө бууз хоошорыг болсдог. Гялсхийн амттай. Амттай. Хамгийн дуртай. Хамгийн дуртай хоол нь бууз хоошор. Бууз. Том бууз юу? Үгүй арайч тийм том хийхгүй. Том хийвэл гоё одоо нэг төлөвгөн давааны бууз том хийвэл гоё л да тийш. Тэгээ бууз хоошор. Ер нь хоошор бууз аль аль юм бэ шүү. Дуртай. Хийхэд амархан. Сайхан шүлтэй бууз бас сайхан шүдэ гэдэг шиг. Хоол Тэгээ ер нь аялаа явж. Одоо харин аялаа явж хаад их гоё болсон байна манайх. Цэвэрхэн аялал ингээл явж байгаа чинь. 6 настай байхад би том очгүйгээ авч бүр говьтай юу орчихсон. Ээж харах. Оо за. Тий. Тэгээ надтай хамтаа илдэг хоёр манай найз, нэг нь манай дүү охин болцсон баг миний шав бидгийн. Овг нэр ижил Оросгийн солонгог нь бас. За эрхэм гавьт тэмцдэг өнөөдөр бас уцтай урлагийн өдрүүдээр миний үргэлжсэн их сайхан ингээ яриад өгөхөр ингээд маш их олон сайхан учрыг бол ингээд бас сонсомоор байна. Гэхдээ цаг хугацаа бас нэлээд жоохон нэвтрүүлгийн цаг хугацаа бас одоо өндөрдөг төгссөн байна. Тэгэхээр одоо гавьт тэмчээсээ солонгон тэмчээсээ бас яг үзэгч түмэндээ энэ сайхан могой жилийн нэг сайхан ерөөл хийх үү те. За тэгээд могой жил гарлаа. Тэгээ ер нь жилийн өнгө бүх энэ юг харж байхад бол их сайхан жил гарч байгаа. Сайхан жил гарч. Тий тэгээд өвөл их сайхан үнэтэй боллоо. Ер нь энэ гэсгэд хөйтэрлээ шүү дээ өөрөө байсан. Үгүй нэг чөт жоохон хэд хоног л хөтөлтэй. Энэ одоо өвөл одоо ингээд нэг сайхан яг өвөл шиг танк гэсэн сайхан өвөл болохгүй болохоор энэ вирус тэгдэд байна уу? Үгүй одоо битээ тэгээ вирус руу дахиад дахиад вирус руу орчих гэдэг. Өөрөө ярих гэж. Заадгүй ерөөдөө. Дараа вирус ярьж өгье. Тэгээд. За тэгээ та бүхэн эрүүл хамгийн гол нь эрүүл байж. Гэхдээ өөрөө биш эргэн тойрон бүгдөөрэнд нь биеиндээ хайртай эрүүл инхэж эрт илрүүлэгтэй хамрагдаж хизээ хойно нэш тийм ээ эрт илрүүлэгтэй байхгүй тий. Ер нь хүний амьдрал тэгэл тодорхой хэмжээний цаг хугацаатай юм чи ядаж амьдралын чанартай байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр эрүүл саруул байж хийг бүтээж амар амгалан тайван сайхан ас жаргалаар дүүрэн амьдраарэ гэж хүсэн өрөөё. За төр ерөөл бат сайхан орших болтугай. За өнөөдрийн өсөртэй урлаг нэвтрүүлгийг одоо хүндэтгэн урлагийг авч хүрэлцэн ирж энэ нэвтрүүлгийн хоймор суусан Монгол Улсын гавьт эмч одоо солонгой эмчтэй одоо нэвтрүүлгийн зөвхөн асуудал маш их баярлалаа. За ингээд манай бид бүхний өнөөдрийн ярилцлага инхүү өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл эрхэм хүндсэлжтэй төрдөө баяртай. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Thank you very much so much. Ганц мэддэг хэлээрэй. Би дөрөв хүүхэд.